Хэрхэн үжигчид та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэж та бүхэнтэйгээ залгаж байна. За ингээд өнөөдрийн манай ярилцааны зочин бол Өвөр Монголын их сургуулийн урлагийн дээд сургуулийн үндэснээ урлаг судлах газрын урлаг судлаач Алтан Дуулга бай. За энд бол одоо манай хөгжмийн зохиолч мөн ч одоо морин хуучин одоо Улаанбаатар бай. За та бүхэн одоо өнөөдрийн манай ярилцаанд хүрэлцэн ирсэнд одоо үжигчдийн хамнаас баярлж байна. Баярлалаа. Миний бодлоор бол одоо би бол ерөнхийдөө тэгээд дарин одоо хөтлөгчийн уралдаанд ариун хийснээс болоод хөтлөгч ариун боллоо. Тийм. Харин өнөөдөр биес өчигдөр бас юу тусгай хөхөт одоо үндэснээ дээд сургуулиас асуусан нэг анги 50 хөтлөгчтэй юм. Ханхны нэгдүгээр он 50 хөтлөгч. 50 хөтлөгч хаана очно? Ганцхан нэгдүгээр он одоо хоолн гэртээс хөтлөж зарж байна. Эхэлсэн байна. Одоо хөтлөгч ус эхлээд хоолн гэрээр орж явах байна. Тэгвэл дууны ангидууд бол одоо байхлаа бөөм байна. Орчин одоо Өвөр Монголд оруулах хүмүүс бол бас яадаг. Энэ дуу урлаг хийсэн хүмүүс л одоо хамгийн жоостой хүмүүс. Ордост очсон чинь одоо манай усны найз бас уулан ус дуулдаг байсан. Тэгэхээр чинь одоо нэг удаа дуулаа гараад ирэх чинь нэг гарахад ганцхан удаа очиад л ингээд нэг дуугаан дуулчихад 2 дуу юм уу 3 дуу гэнэ тэрийг дуулаад ирэхэд одоо 1000 жоосоо. Энэ ч одоо их тайзантай биш та. Хүн одоо нэг найз юм уу хором юм уу юун дээр очиад 2 дуугаан дуулаад ирэхэд 1000 жоос. Өдөртөө одоо хэдэн газар очих юм боломж юу байж юм. Тэгвэл өдөртөө бараг 2-3 мянган жоосны юм ордохтой. Улаанбаатар хаваас яг өөрөө бас хуурч байгаа. Гадуур ус хаад яд ус ийм байдалд тохиолдох учир байна уу? Нэг гараад очиад тоглолт хийх үү? Таардаг тийм учраас. Тийм учраас хаяа таардаг тийм. Таархан таарна. Гэтэ миний үчхээр өмнөдөө яг урлагчин эсвэл урлаг гэдэг энэ хагдгуун талнаас нь ярихад өмнөдөө нэг яг энэ арга замаар урлагч хүн амантж яана гэдэг боломж юм биш. Тийм. Манай ардын хүн хэлдэг. Манай баг байхад л хэлдэг. Манай настай шүү. Юу гэж? Хоор сурнаал гэн. Хоор сурахаар хулгайчи сурчихаа л гэж. Тэр үед ухааны олдгүй энэ юу хэлсэн юм. Хоор сурах хулгайч. Хулгайч сурсан дээр гэж. Их одоо барин аваад сонсоход их л мохоо хүнийг доршоосон гутааш юм шинжтэй үг шүү дээ. Одоо ингээ бодоод үчих чинь өнөөдөр одоо би бас бодож их энэ их бас гүн ухааны үг ч юм уу гэж бодлоо. Үнэхээр одоо та саярч тань чи одоо үнэхээр биднээс бас нэг урлаг оролцсон их мөнгөтэй. Тэр болгон мөнгөтэй хүн байхгүй. Тэрний түн мянган хүний дотроос 1-2 хүн харин мөнгөтэй хүн байж л байгаа. Гэтэ энэ мөнгийг яаж олж ирнэ үү? Яаж энийг одоо биендээ шингээж ашиглаж чадж байгаа мөнгө. Энэ дотор нь сая миний хэлдэгсэн түн мянган дотроос 1-2 хүн юм байх юм шүү. Тэр бүгдөө тийм биш шүү дээ. Иргэнчтэй юм жаа. Олж байгаа мөнгө гэж ярьдаг нь одоо биднээсний одоо их чөлөөтэй шүү дээ. Хамгийн хүмүүсийн анхаарал хүрж шүү дээ. Хүмүүс одоо онцгойлог нь 2 жил болж байна уу? Энэ одоо хоолны ширээн дээр очиж дуулах юм уу? Хоолны тэнгэмээр очиж дуулах юм уу? Хөгжимдөх юм уу? Энэ чинь амархан жоос олдог ааж шүү дээ. Энэ ч бол одоо жах дэлгүүр гэсэн юм гарч ирээд одоо бас нэг их үндэм их сайхан бас боломжийн цаг үе да. Бас амаа тэжээч гэсэн юм. Энэ улмаас нь ийм нэг юм жах дэлгүүр гарснаас одоо манай Монгол урлаг онцгойлон энэ уртын дуу морин хуур тийм аа одоо хөөмө гэх мэт энэ урлагд одоо их харц цаад болж байгаа бас нэг үжиглэл гарч. Жах дэлгүүр гэсэн юм гарч ирсэн. Өнөөдөр одоо тусгай мэрэгжлийн гэж уул нь мэрэгжлийн бас одоо ч юм одоо би бас түр хэдэн жил ингээ гадуур явж их чинь хүн таарж ялаа. Уул нь хоолн гэрт бас нэг би бас нэг эхлээд бас нэг хоолн гэрт бас нэг хуур татаж эхэлж исэн тэр үед. Сургуульд өгсөнгөө. Тэр үед хүн цөөхөл да. 1-2 ганц 2 хүн л эхэлж. Та гэж аль би 97 онд. 97 одоо анх эхэлж исэн. Тэр үед баг Бээжингээр эхэлж исэн. Нэг цөөхөн эхэлж исэн. Цөөхөн байсан. Тэгэхэд би бас ажиглаж исэн. Тэр хоолн гэрт одоо зөөгч байдаг шүү дээ. Ногоо дамжуулдаг. Тэр зөөгч залуучууд дүүнрөөс манусыг хараад их одоо их биширд бахархдаг байсан. Би ах нар ямар гоё юм бэ? Амархан мөнгө болоод байна. Азхан нэг онгол ая татаа гарах чинь нэг дуулаад гарах юм уу? Тэр үед бас доор байсан. Гэтэл бас гайгүй 50 юм. Тийм ээ 50 зуус ингээ гараад өчнө. Тэд нар энийг үжээд их байхгүй. Тэд нар чинь тэр үеийн сарын мөнгө гэдэг чинь өдөрт нь шогшоод өглөөгөөс орой болтолгүйгээд сард нэг л 400 500 юм чантай. Бид нар чинь зүгээр нэг хурд алга л да 50 одоо хамгийн 100 авчдаг. Тэгээд бид нар энийг үжих хэрэгтэй. Харин сүүлийн 2 жил гэнтхэн би мөн тэр дүнжтэй таарсан байхгүй. Хүй өөрөө их хуур татсан. Сууж би хүй чи хийж гэнэ нөхөн. Энэ хуурай одоо ингэж сурвал их харин
жоос олохын төлөө. Амархан жоос олно харин. Ингээд манай урлагчийн хүн чинь бүр жоостой болсон шүү дээ. Тэгэд одоо жоостой болно гэж энэ болох ч болж болно. Жоостой болж штэ. Болно да. Амьдрал юм чинь. Гэхдээ цаатлаар нь алдагдж байгаа зүйл маш тэр чиний олж ирж байгаа тэр мөнгнөөс бүр хэмжээлшгүй тэрнтэй харьцуулашгүй зүйл алдагдж байгаа шүү. Хэд технологи гэж алдагдж байна. Энэ дотор одоо урлагийн чанар. Урлагийн цүмэн чанар алдагдана. Үн өртөг. Явуулдаж байгаа юм шиг дээ тэр хури аяа. Тэр өмнө 10 жил одоо саяхан ахын хэлдэг тэр 10 жилийн өмнө баг энэ ингэж эхэлж дуусахад бол хүмүүс сонсож байгаа хүмүүс чинь чиний та урлагийг чинь хүндэтгээдэг байсан юм. Тийм бас их айгүй амар хүндэтгээжсэн. Тэр бидээс сая сургууль төгссөн бас очиод тоглож байсан. Дуулсан. Тэр үест бол яг хүмүүс хүндэтгээжсэн. Энэ дуу чинь ийм сайн гоё байна. Харж байгаа нүд нь бас гоё дуулж байсан. Чадхын хэрэг тийм биш. Бадаг өвөөгөө амтгүй бүр дуулж байсан. Зөв. Одоо тэр сая хийж байгаа юм байсан. Галын юм шалтгаал гарч энэ одоо сонсож байгаа тэр хоолн гэрт ирж байгаа хүмүүсийн тэр хэв боловсрал гэдэг дутуу их дутмаг. Одонх нь одоо манай чи архын ширхэн дээр тэр урлагийн сонирхол нь бас бодлоо. Гэтэ тэд нар ч юм бол одоо орж ирдэг нь олонх нь хятад хүн тийм ээ дагуулдаг нь Монгол байж болно. Гэтэ тэр хүн зүгээр нэг архин ширхэн дээр төр чагийн зүгээр нэг л энэ Монгол ямар гэ ойрлоод байхаас үнэндээ тэр чааддаг нь бас сайн ойлгож байна. Арай хуудсан зогтсон дам ингээ байгуулсан. Орж ирэхэд энэ дуучид хөгжимчдэг гэсэн одоо энэ хэдэн жилүүд залхуу нөдөлсөн байдалтай. Би өс л ороод сонсч ирсэн та сүүл жал нэг дүгнэрийг дуудаад хуур сонсох гэдэг ч юм уу. Тийм аа дуу сонсох гэх чинь. Одоо орж ирчгээл зогсож барьсан ч бас нэг санаа янзтай. Тэгэл үжил одоо их хуур татж जैन дуулж जैन. Хэй боловсрал бүр тогтмоо. Хоёр талаараа бүр юм болчихсон. Тэгээ дөнгөөд би хуудуулаад чимээ нэг мөнгөл авахасаар ерөөл онш чинь намайг л бас зарим хэдэд дөнгөж үзсэн. Би нэг хоолонгорт ороход нэг дүнэр одоо бас шүүс одоо гаргаж их маягтай. Одоо чинь зүгээр нэг техник нэг жоохон нуруу гаргаж ирчээл их ерөөл онш чинь гал бас нэг хөөгдөл зогсож байгаа юм. Тэн дээр ерөөлөгдөг чи урд нь настай чул оншдаг бас. Одоо ч зүгээр л нэг 10 20-од насны залуучууд гаж унших нь гол сайхан асуудал. Гэхдээ юу уншиж чинь Жэ умсан амгалан болтугай улам сайхан жаргалан болтугай гэдэг чад үгдэл одоо марчихсал байхаа жалгаад юу шилж байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 гэж. Чигчээр үгүй бата. Үнэн шүү да би биерэн тууллаа нэг. Юу гэсүгэ чи юу уншиж байгаа юу хэлж байгаа юм бэ? Чи барин доор ах тэрийг тэгж ярьсан да. Тогос юм бид өдөр энийг би яа сайхан өрөөдлөг мэдхэн байхгүй. Энэ үчгэд хүнийг одоо сайхан юу гэсэн ядалж одоо дорсоож их үжил санаатай боловч яг үнэн хэлэхэд энэ манай залуучууд өөрийн биеийн цаашаа хийж шүү. Тэр сайхан ёс заншил тэр сайхан чи өөрийн сэтгэлээс очиж хүнд тоглож өгч бол хэлж болно. Энэ бид өөрхийн юм хүнд бас нэг ухаагуудын зурцлагын чанартай нэг юм хийгээд байж тийм үү. Эдгээр эсрэгээр нь тийм биш одоо бүр хаашаас дуулсан одоо нэг өрөө хороогүй одоо нэг цааш нь хэлэх юм бол одоо саяны хэлжсэн одоо бидний тэр асуудал чинь гарч ирж энэ жоос олох нь золно олноос хэд дахин энэ өөрийн үндэсний чинь энэ тэр сайхан урлагийн тэр амин сүнс алдгаж чинь гэдгийг эдгээр мэдгүй байхгүй. Зарим нь үнэхээр бас сэтгэл зүрх сэтгэлээсээ тоглож байна. Бас нэг юм хоолойгоо сүйтэл бахарсан боловч бас нэг юм хэлээд байгаа өөрөх юм гаргаад байна. Энэ дотор одоо манай залуучууд одоо өнөөдөр юм амьдралаасаа их олж байна. Тэр сайхан өвөө өмөөгөөс уламжилж ирсэн тэр сайхан манай өөрийн үндэсний тэр ёс заншил. Хүний хүнддэг. Одоо бүр өнгөөр худлаа юмар явагдаад байж. Энэ одоо гол нь энэ зах дэлгүүр дээр л орч явахтаад их л холбоотой байж байгаа. Жосоор бүр байдаг юм. Жосоор ингээд чи уулгаад дээр хүмүүс бүр одоо тэгэж ойлгож байгаа. Тий. Сүүлийн үед өвөр Монголд бол маш олон тийм Монгол хоолны газрууд гарсан шүү дээ. Тий шүү дээ. Эдгээр Монгол хоолны газрууд бол эхлээд тэдний бодсон жигнэгчдийн бодсон тэр бодол цаанаа ямар санаатыг би мэдгүй л да. Гэтэн явж ягаад энэ зүйлүүд нь бас яг нэрэндээ хэлбэл бас сайн жил болж байгаа тийм. Бид нэр энэнгүр дамжиж хоолой газар чинь өмнөдөө гадны хүмүүс маш олон хүмүүс ирнэ шүү дээ. Тэгвэл энэнгүр дамжуулаад бид нар Монгол дуурлагыг, морин хуурыг тийм Монгол архин соёлыг, Монгол эдийн соёлыг
мэтчлэн маш олон төрлийн зүйлийг тий хүмүүст мэдхгүй хүмүүст сонирхуулж дэлгэн үзүүлж болно. Ийм боломж бол гарч иржээ. Гэтэ эннийх нь жирэгчээр энэ боломжийг яаж ашиглана уу гэдэг бол бас маш их бодолтой зүйл шүү дээ. Тийм нэг. Бид яг энэ жишээлбэл одоо дуулгаас ярьсан л да. Ерөөл хэлэхэд араб тоолчлоо. Тэр чинь бичих юм бол ингээ араб тоогоор бичиж авах нь ерөөлий чинь. Умбат наяа гадна Монгол хүний мах оруулахтаа бас тоолно их өнөтэй. Энд ерөөл гэдэг цаана тэр утга санаа нь бол яг алдагдж байгаа шүү дээ. Байхгүй болчихсон. Тэр хүн чинь гажир орондоо очиод хэдэн мянган километрийн цаана өөрийн нутагтаа нисэж очих байлна. Хаяа би өвөр Монголд их өнөтэй үндэстэй. Мах идэхтэн тоолоод нэг их байгааргий. Тэр тоог нь мэдчихээ аваад явна. Гаагуудаа бас мэдсэн байна, тоолцсон. Тоог нь мэдгүй бас суудсан байж. Тэр хүн өөрөө ч ингээл ойлгосон юу гэж ойлгосон байх. Энэ чинь ийм хөл үндэстэн байдгийг маань. Чи шалтгаангаад нэг Герман бол тийм хоолны газруудаар ажиглаад явахад ховчс засал. Өндөө Монгол урлаг гэдэг чинь маш их намблаг, маш их эрхэмсэг төрлийн урлаг шүү дээ, тийм үү? Ховчс заслаас эхлээд чиний алхаж гიშиж байгаа үг хэл тийм. Ороод сууж байгаа тэр хөв байдал, нам бодор бүх юм чинь нэг үндэстний урлаг, нэг ясны зур соёлыг толгойлж хэрэгтэй шүү. Тийм. Тэгвэл чамаа харж яхад тэр тундаа хөдөлдааны газраас хитэн зүүн жоосны дээл авчаад доор нь шаахаатай бөмбөг өшгөлдөг шахаа өмссөн юм шолтын хоор ирээ сууж юм. Юу гэж бодох юм. Гадны өмбөлүүд нь тийм байна. Монгол үндэстэнд нь дээрээ нэг тийм нэг юм өмсгөө доороо шахаа өмсчихдээ. Самбарын сонин дэлгэж. Чөлөө сэдв, чөлөө тариалчаа, чөлөөтэй зочин самбарын сонин дэлгэж. Самбарын сонин дэлгэжийг хатны хүлээ авсан байна. Ер нь одоо манаас энэ хоолн гэрийг одоо сайн тийшээ бодъё. Энэ хэрэг манаас үнэн нэг саяхан ахын хэлдэг шиг. Энэ чи одоо манаас юм одоо соёл урлагийн хүмүүст ингэж харуулах юм нэг талуур байна гэж бодохдоо хүрв. Харин манаас эргээд өөрийнхөө соёлын эргээ хүндэтгээсгүй байж байна. Урлагчдад өөрөө тэндээ харин би яа нэгээс өвцсөн. Хэрэг битус үнэн эндээ өөрийнхөө соёл урлагийг сайхан харуулсан бол яана. Сайхан ч өөрөө дуулсан юм уу, өөрөө хүмүүс юм уу, өөрөө засаад ингээд яг үндэснээ соёлоо тэндээ хүндэтгээгээд ингээд хүнд харуулсан юм. Харин энэ бас нэг гоё юм болж бас магадгүй. Бас нэг хэмжээнд үрж мэдэх магадгүй. Үрж мэднэ. Одоо энэ 10 жилийн дотор бол бараг хичнээн хүн юм нэгдэж байна. Морин хуурч бараг хүн болгон бараг морин хуур дотаа тэнд очиод өдөөдүүлээд одоо хөгжим маань хөгжимтч хажугаас олох юм боломжтой болоод ирж байна. Манай нэг чивуулгах шийсэн гэдэг. Одоо ч энэ бүр хоолойтой болгон хөөмөлөд одоо дуулаад хуруутай болгон хуурд очилаа. Одоо баргал үнэн тийм л болж хичнээн хүн байна. Бид нарт сурагч ирнэ заримдаа. Гшээ. Мөрөө ор сурыг. Тэг сур. Тий. Сурахаар ирж ирнэ. Монгол тэр дээргүй авъя гэсэн үндгүй гэж хэлэхгүй л да. Үгүй шүү дээ. Юу сурна? Яаж сурна? За ямар ч юм байдлаар сурна. Тэр чинь өөрөө тогтоогоо ирсэн байх. Томактын төвөргээд авчиад надад дөрвөн өнгөж агаад өгч аа. Дээр нь хавсраал чадвал болчих юм. Тий. Дээр нь томактын төвөргөнтэй. Шууд гитар хэлж вама бантэнтэй болно. Тэгвэл яна яах юм чи тэрийг сураад одоо бичгсээр гачаа явлаа. Чи мөнгө олохоор явна. Ийм амархан зорилгонтой тодорхой. Ийм хүмүүс хэдэн мянгаар шугаараад гуураараа зогсож байгаа чиний уршаа төө алахгүй шүү Чи дээ. зааж өгнө тэгвэл. Тэгээд ирүүл чи зааж өгнө. За би тийм олон хүүхд над дээр ирчихсэн. Тийм заадаг хүн байгаа гэн. Би ч гэдэг байгаа бол энэ газар яа. Хүний хуудуулаад яаж мөнгө олно уу гэж бодож байхаас би чиний тэр томаахтын төвөргөн тэр ёсоор нь тэр чи багшин бичсэн шиг л татаад өгнө бодлаа юм. Би бас таарчлаа томаахтын төвөргөн одоо юу болж нөө нэг залуу татчин да татаад гэсэн чинь. Өнөө хурд номон дээр нь ороод ирсэн цаашаа яахгүй гар нь зогссон.
зогсоо хүн гайхаж. Жигсэн дээр хятадаар сагнаас хэлж өгч байна. Юу яагаад зогсож вэ? Гэнтгэр гадаа хүн гайхаж эн чи яац. Саяны тэр нэг одоо яг нэг бүлэг морь ингээд гараа явцсан шүү. Одоо бас сүрэг өргөж л даа. Амжаад авж байна. Энэ бас яг байна жахан бас нэг хагас дотоо нэг юм яваад байна. Бүр би хүнтэй таарсан одоо хамгийн энэ дөрвдийн тэр гэгэн талд нэг очсон. Тэгсэн чинь нэг хүүхдийг дууцсан. Би тэр миний дагуулж үжсэн шууд одоо хэлж байна. Одоо Томахтын төрөн гэсэн сонсноо гэж хэлсэн. Тэр хүүхд татаж чадахгүй хүүхдээ. Бол сая л ус энэ сураад л одоо тэнд очсон юм байна. Тэгсэн чинь орж ирээд хэлтэлж яа толгойгоо ингээд нэг маа цуцгаа. Хятаар эргээд тэр манай тэр дагуулж цуцсан үндэлж өгч байна. Энэ хөгжим бол энэ аяыг манай багш хэлсэн ганцаараа дач болохгүй. Эрхвч заавал 5-аас 6 хүн байх хэрэгтэй. Бас жоохон бодлоготой нөхөр байна тэгээс одоо худлаа хэлж шít. Үндэн дээр сураагүй чадахгүй шít. Тэгтэл тэр одоо худлаа хэлж шít. Энэ аяа чинь бол 5-аас 6 хүн татах хэрэгтэй. Ганц хүн болохгүй. Болохгүй. Одоо тэгэхээр нөгөө хүн бол ойлгож шít. Энэ сонин аяа юм. Эдний яагаад нэг хүн л өөр газар уу сонсчихсан нэг хүн. Энэ яагаад эдний болдгоо юм. Дандаа юм хүнд буруу ойлголт өгөөд байж байгаа. Одоо ийм одоо жишээ бол одоо 40-40 байна одоо энэ талын манай үндэсний урлаг энэ өнөр саний хэлдэгч бүр таарж илэн шүү. Одоо нэг алхам журсаа хөгж идэлгүй. Энэ яаж энэ урлаг яаж хөгж? Яаж жалгамж энэ урлаг гэдэг юм урдхан бид нар жалгамжилж эргээд өвүүлж хамгаалнгээд орлоод байна шүү дээ өнөөдөр чинь. Тийм. Эргээ хөгжүүлнгээд орлоод энэ дээр. Энэ ч одоо яаж уламжлж чадсан цаашаа юу н өвлөх юм бэ л да буруу өвлж гэсэн юм. Яаж хөгжүүлэх яаж хамгаалах юм. Өөрийн бид нар биеэрэн очиж өнөөдөр энийг хийж чадахгүй ажиж бид хүний очиж өнөөдөр энэ хүмүүс ч ойлгохгүй байна. Энэ хүмүүс ч яагаад байна гэж хэлээд нэмэр байхгүй. Манай одоо хөгжсөн чинь энэ 10 жил дотор одоо тэгжил хөгжсөн шүү дээ. Одоо биднээс бүр нүдээр харж байна. Уулан тийм шиг байдалтайгаар одоо хүүхдүүд тэнд ичээд ажиллаж байснаас улам хүн нь ариудсан. Улам сурсан хүн нь ариудсан. Улам одоо энэ хоолон гэрэд нь жарах газар нь ариудсан. Очих газар нь ариудсан. Тэгэл дээр ингээд одоо манай урлагч ингэж ил хөгжиж илээ шүү дээ. Одоо хөгжиж яах гэж бодно одоо. Тэгвэл одоо манаас хөгжөөд энэ нэг хэмжээнд хүрчлээ. 2010 он болоход одоо 10 жил хөгжижлээ. Хөгжөөд одоо энэ хэмжээд биднээс нүдээр харж байна. Манай урлаг энэ хэмжээнд. Одоо ч хүн ямар арга байна вэ? Танаас ямар юм бодож байна. Жишээл бол одоо орчим хүн Бээжин дээр бас нэг том хоолн гэр байж та тэр Шибэй юм янз ингээд тэр тэднээ тэр чинь одоо Бээжин дээр байж байгаа дуучдыг бүгдийн бүр тэр компани бүр гарын үсэг жураа гэрээ бичээд бүгдийн бүр тэднээ компани дуучин болсон. Одоо ингээд явна. Тэгвэл одоо манай энэ гадуур явж байгаа дуучин 1-2-2-оор байдаг дуучин ч одоо бүр компанидаа нь орчлоо. Энэ компани одоо хятад компани ч тийм. Хятад компани энэ дуучдыг бүгдийн авсан дараа одоо яана энэ улсуудаас энэ хүмүүсийн биенээс одоо эргээд энэ чинь жоос олох бас нэг арга нь бас нэг өөрчлөгдөж яаж та. Үнийг бас л жоосыг олж байна. Хүн жоосыг олж байна. Энэ одоо манаас өөрөө жоос олд их байж штэ. Тэгэхээр энэ ийм нэг маягаар бас нэг жахтал бүртэй ойртож. Чухам манаас юу дутаж байна. Чухам манаас үнээр ийм нэг театр дутаж байна уу? Их газар нь дутаж байна уу? Бүлхмэн дутаж байна уу? Чухам удирдах хүн нь дутаж байна уу? Зохион байгуулах байгууламж дутаж байна. Юу дутаад энэ улсууд яагаад ингэж байж байна? Сурахгүй ариун байгуул сайн улмаас үгүй одоо муудаад байж штэ. Өөр энэ урлаг гэдэг чинь үндэ хүний дотоод сэтгэлийн нийл хэлнэ гаргана. Энэ бүхэл уран жохоод бичгээ хүнд төр тийм а тэр шүлэг бичсэн хүн чинь өөрөө би сэтгэл догдолж иж энэ нэг юм бичээ гаргана. Энэ дэр нь тэр ай бичгээ энэ хүн ирчиж миний шүлгэнд энэ их уран сууж надаас илүү уран төрж иж энэ ай бичсэн дээр. Чи дуучин өрөнд хоёрын өнөдөр дуучин Улаанбаатарын бичсэн ай миний үгүй чи өнөдөр хүн сэтгэлээс би нэг дуулъя гэхэд бас адилгүй шүү дээ. Энэ урамсан эрчин дээр одоо сайхан ийм гараад ирдээ чи энэ сая уран бүтээл энэ чинь одоо тийм биш ээ. За манай нэг ийм одоо өнөөдөр нэг бүлэгч очин манай хоолон гэр хийж манай хоолон гэр их нэртэй хоолон гэр Улаанбаатар одоо нэртэй сайхан хайж авах гэж байна. За би нэг юм бичсэн. Би өөрөө энэ хоолон гэр хийж юм. Надад чи нэг ай бичээд би чамд хэдэн том юу өгнө. Энэ хүн охой энэ хүн тэр жинхэнэ сэтгэл дээр бүгэн хажгаа буурсан хамгаа.
дээр нь жоохон илжгэн дээр эмэйл давсан шиг л эдийн мав тавьж байгаа хүргээд ирээ мөнгө аваа. Ийм жохооцоод авчихсан. Бүр хүндэхгүй шүү дээ хүндэхгүй. Яа энэ өөдлөхгүй хаана байна бүр шалтгаан өөр Монгол өөр үндэстэн гэдэг чинь үндэстнийхээ өөрийн гол чөмөг тэр сайхан амин сүнс оршсон тэр сайхан өөрийн дуугаараа л хүн ард бахаргадаж явах шүү дээ. Өнөөдөр энэ юмд галцсан. За ямар сайхан Улаанбаатар төгсөн шүү дээ. Тэр дуу тэгээ Улаанбаатар тэгээд үччихээ. Төмөнжөөс тэгсэн би өлөн дээр ингэж явуулж дуучин тус байж байгаа. Дуучин би нэр дурч. За жишээлбэл өнөөдөр тийм оо Сэржмаа гэдэг Монголоос ингээд их л аргагүй сайн дуучин да. Тийм сайхан дуу. Налирч чинь нэг хятад дүмжсэн байна. Одоо би очвол Сэржмаагийн би энэ дуу Сэржмаа дуу. Би Сэржмаагийн аваад ирлээ. Над мөнгө бас хэдэн том юм чи дуу. Тэр зэтгэлээс дуулж чадах юм биш шүү та тэр чинь. Одоо ийм асуудал чинь өдрөөсөө л хариуж байна. Харин зөв хурж байна. Энийг одоо засаг тал дээр энэ ч одоо манай соёл сургаан хүмүүжлийн талын арган асуудал орчин шүү. Нэлдэг шүү. Усны их нөө булангортай бол адхан тунгалаг байхын аргагүй гэж. Хамгийн урдаар энэ манай одоо заавал урлагийн сургуулийн шатанд биш. Одоо ч баг сургуулийн хичээл тусамд урлагийн хичээл байж байгаа шүү. Дуугч хичээл байна. Тэндээс эхлээд бид нар багш нарынхаа боловсрыг нэг сайн энэ хүүхэд өнөөдөр бидний онцгойлон ардын дууныхаа тэр сайхан үн чань энэ зүйлийг таниулах хэрэгтэй. Очин бид нийгэмдэр гарвал яах юм? Бүх энэ хүмүүс бүр дайтлах хэрэгтэй тийм үү? Би нийгэмдэр өнөөдөр би үеийн бас ингэж ивчсэн мэдсэн энэ харсан онсон алдсан зүйлээ түүнэр хажуудлынхаа хүмүүст хэлж өгөх хэрэгтэй. Ийм юм учиртай шүү дээ. Ингээд бүгд хүмүүс ийм үзэл санаатай боломжийн сая энэ төвшөнд хүрэхээс биш. Өнөөдрийн байдлаар бол хичнээн мянган хүн төм хүн байлаа гэдэг. Улам энэ асуудал цааш нь хүн өчтэй болохоос биш. Цааш нь энэ бол аврашгүй арга. Мөнгө орогасан мотагда мөнгө чугүй эжинэби хасан үгээр санаага хорч хожигэр талаа мatan дуулаа Monголын энэ үеэм мандах жигтэн Тэр одоо биднээс ус дээр алтан чиг багш одоо цагаан багштай нэг ялч аасан. Алтан чиг багш одоо алшаатаар тусгаалan одоо энийг үжиж гараад одоо энэ хүүхдүүдийг бол багаас нь атгах одоо энэ яг баг сургуулийн хүүхдүүд одоо орчих шүү. Уртын дуу зааж байна. Тэгээд зарим нь өөр жижиглэгийн хүүхдүүд бас байж байна. Өнөөдөр уртын дуу сурах. Тэгээд тэр хүүхдүүдээс нь уртын дүүнээ одоо хинхэн агуу багш нар байна, алдартай багш нар байна. Энэ хүмүүсийг таньна уу? Бүр танихгүй. Тэгвэл хиттиг мануусын одоо энэ одоо дуу чимжүүлж ялан. Тэр хүмүүсийг таньна, бүр танино. Тэгэхээр мануусын энэ уламжилж байгаа одоо өөрийнхөө энэ соёлоо бол цаашаа нэг хүүхдүүдтэй уламжилж байгаа юм. Нэлээд тутмаг болсон. 3 давааны аль хугацааны нэвтрүүлгүүд таавс харсан байх. Манай өөр Монголын бас нэр тамтлагийн нэгэн. Сонгосон сэдв сонгоод хариулдаг шүү дээ. Тийм. Дуу сонсдог юм гарцсан. Тэгээд одоо дэдмөө хөшин дуулсан цэлэн сайхан миний нутаг. Энэ ямар дуу? Ардын дуу гэж хэлсэн бас гарч ирсэн гэж. Ямар дууг юм мэдгүй энэ зохиос яаж мэдэх юм бэ? Ардын дуу. Тэгсэн чинь хөтлөгч асууж байна. Та энэ дууг ус мэдгүй юу? Мэдгүй. Бид нар ийм оролддог шүү дээ. Бид нар бол сонгодог урлаг оролдог. Хип-хоп тал руугаа. Тэгээ би тэрийг сонсоод өстэй гэртэн суудсан газараа ноцчих гээд байсан шүү дээ. Энэ чи үзэхлэн сайхан өвөр Монголд байтугай хятад бүр мэд шүү дээ. Өмнөд орны хятадаас асуух юм. Дэгдамаа чанадамаа. Хоо шүү. Тоо юу гэж. Оо бүр мэднэ. Өдөр мэдгүй. Яагаад мэдгүй юм гэсэн чинь хийж байгаа зүйл настай ингэнэ.
Бид нар хип хоп хийж байна. Дэлхийн сонгодог чиглэл рүү явцсан тийм доор шатны юм мэдгүй шүү дээ. Чи өөрийн үндэсний юм мэдгүй байж хаанаас нь сонгодог дэлхийн сонгодог чи энэ хөлөөдөө сонгодог юм хаанаас ирсэн бэ? Хип хоп хаанаас ирсэн? Энэ асуудал хип хопд нь дуулж болно л да. Харин байна. Дуулаад байгаа юм шиг, аргадаад байгаа юм шиг, жагнааж байгаа юм шиг байж болно хамаагүй шүү дээ. Бид нар хүлээж аван тэр нэг төрлийн урлаг одоо бол нэгэнтээ хүндрэлгээд нэ соёлын самд ороод ирсэн үүсэл гарал нь ямар байсан хамаагүй тэр агцсан багцсан хувцастай. Тэр урлагийг бид нар хүлээж авна шүү дээ. Одоо хөгжөөд юу болж байгаа энэ үүсэл гарал бид нар ардын урлагийн чиглэлийн хүмүүс энэ урлагийн талын түүхийг сайн мэднэ. Мэдэн шүү дээ бид нар. Яаж үүссэн тохой. Тэд нар бидний мэдгүй байхгүй. Бидний тэр сонгодог биш. Яаж сонгодог юм. Бидний ардын уртын дуу язгуур соёл гэдэг чинь сая хүн төрөл гэдэг сонгодог соёлын санд орсон жил байхгүй юу? Энэ талаар нь мартагдаж байна. Энэ бол аргагүй дуулж байгаа. Чи өөрөө алттай байж өргөлөхгүй хүнээс гуйл авч гаж үлгээ сууж байгаа юм шүү дээ. Айн өгөх гоё үг тий. Одоо яг тийм алтай аяг байна. Алтай аяг бариад бид нар будаа гойж ихтэй. Одоо ингэ ядлах элгүүр бол. Өнөө энэ одоо ийм нэг жах дэлгүүр ганцхан хоолон гэр дээр л орж энэ бүх тал дээр хамарсан их муухай хамаа орсон өвчин шиг л юм болцсон байна шүү одоо ч. Одоо чинь зүгээр ингээд зүгээр нэг ёс заншлаас нь хэлгээд одоо одоо хандгатай архичин гэж барьж авчихлаа. Гараан баргал бүгдээ оруулж авчихвал шуурдаглаа яа. Гिचаад л явуулчих ингээд өмнө. Тийм үү. Жирэмнээс ихээс мэддэг. Танай монголчууд тийм ба ямар ингээ барна тийм ба ингээд тэнгэр дөргөө дараа нь газар дараа нь гой хүүхэн яана ингээл өмнө магнаа дараа. Монголчууд тэр уул ёсонд хижээн тийм байсан. Энэ ёс яаж гарч ирсэн гэдэг юм өнөөдөр бүр мэдгүй бодлоо юм яриад байна. Бүр эрт Чингисийн үеэс эхлэн монголчууд чинь үндэм тэр чинь чад их гүн хаантай монголчууд их л ухаалаг хүмүүс байсан. 800 жилийн дараах өнөөдрийн бидний монголчуудын толгой ямар үгүй шаандж байна. Ёс заншлан гээгээд ирсэн. Оо соёлоо мартаад ирсэн. Тэр үе чинь энэ бөгж ингээд өргөн бөгж мөнгө цол чивэр мөнгөний бөгж. Энэ ядуу хуруунаа ч өвч тэр үе тэр хаач газар яв нүүдэлч үндэстэн ямар газараач явж байна. Ямар хүнтэй тааралдаж хор хүргэдэг хүмүүс байна. Тийм. Тэгэхээр хүн чамд ингээд идэнийхэн дээж чам барих үе тэр хүн бас их л ёстой хүндгэл тийм хүмүүс. Би энэ нутаг усны чинь навдаг шавдаг өргөж энэ газрын чинь ижил захиусыг баясгаж байна гэж ингэж таны бас нарыг хөндлөсөн чи их баярлаа гэж ингэж өргөдөг байхгүй дээш нэ. Ингэж өргөд хурамтаа зарчихгүй энэ юу ч юм бол гоожоод энэ бүгдэн дээр ч ороод ирчихсэн. Тэр гоо оронд ороод ирнэ. Тэгэхэд тэр мөнгө төсөл хортой байвал харлна. Мөнгөний өнгө ховорчдөг байхгүй юу? Өнгө нь ховорно. Энэ үед бол тэр хүн мэднэ. Энэ хортой юм байна. Баярлалаа би ингэж амсан гэж сайхан үг гэдэг тийм ба. Ингээ уруулаа өргөх амсаад ингэ. Одоо ч энэ оснууд худлаа бид нар өөрөө би одоо хоолон гэрийн аргун одоо олон улсад та нар таарж исэн баг. Тийм. Жин панны уу гэх. Одоо нэмсэн гэтрээд бодвор ингэж аваад хайжих юус гэж таарж илээс. Энэ ийм наачихын асуудлаа бид нар өнөөдөр шийдвэрлэж чадахгүй юм бол цаанах тэр ариун ирээдүйн тэр ариун сайхан юм зүүдэлтэй одоо л Манайсын онлайн зорилгоонууд бол амьдралын одоо энэ байдлуудыг бол хүмүүст л мэдүүлэхэд байдаг. Хүмүүс хөөе үнэн ийм байна гэдэг анхаарал ихэвч болно. Одоо тэрний цаашаа шийдвэрлэнэ. Энийг манайс яаж шийдвэрлэе? Манай хэдүүнээ ярилцаад болох юм биш үү? Хүмүүс л за үнэн ийм байдаг юм а гэснээр мэдж байгаас биш. Хүн болгон хөдлөлт хийж санаа оноо өгнө шүү дээ. Санаа оноо өгöd энэ бас